та бүхэндээ одоо fly fishing-ийн сонгодог зохицлын хамгийн чухал хэсэг болох энэ кастинг буюу шидэлтийн техникийг бас тавчхан үзүүлье. За энэ шидэлтийн техник бол ер нь бол яг зөв эхлээс орчих юм бол уурга одоо яг яаж ажиллаж байна, ямар учраас явж байна гэдгийг бол одоо уурганы аль хэсгээр харагдж байна гэдгийг мэдрэх юм бол ер нь амархан. За тэгээд та бүхэн өнөөдөр нэлийн товчхон хэлбэрээр ойлгомжтой хэлбэрээр эхлэе. За уурганы байралт бол энэ. За энэ ууг бол хэзээ ч ийм байж болохгүй. Дандаа гаст шулуун энэ шулуун шомд байна. Ихэнх уургаар дээр нь ингэж төгссөн багт уург бол нэг ингэж хоошоо яваад байдгүй. За уург бол яг ийм байдалтай. Тэгээд ер нь бол ийм байдалтай байна гэсэн үг. Энэ кастинг шидэлтийг ихэд эхлээд бол за 10 м утас уурсны гаргаж сунгах хэрэгтэй. За энэ бол типэд лидертэйгээ нийлээд 10 м гэсэн үг. За утсаа ингээд 10 м урт сунгаад тавьчихна. За уурга бариад зогсолтол барын үл жоохон ууршаа. Тэгээд дунд юм уу 7 ургаар утсаа ингээд давуулаад ингээд өгчөө барьчихна. За эндээс хүчтэйхэн уурга хойш нь саваад буцаагаад утсааг байсан байранд буцааж тавина шулуунаар нь. За уурга хойд утсаа хойш нь тэнэж дуусахыг хүлээх хэрэгтэй. Тийм учраас уурга газраас авснаас хойш 4-т олно гэсэн үг. 1 2 3 4 буцаагаа тавилаа. За 1 2 3 4 буцаагаа тавилаа. За 4 тоолоход бол яг ари чинь утсал бүрэн тэнэж дуусчихна гэсэн үг. За дахиад эхлэе. 1 2 3 4. За буцаагаа тавилаа. За уурны шидэлтийн ерөнхий үйл явц бол яг энэ уурны үзүүр хэсгийн хэсгээр харагдаж байгаа. За энэ уурны үзүүрийг хэрхэн савж байгааг харъя. За энэ уушаа харуулаа. Жигтгэн. Яг нэгэн жигт хурдаар. Авлаа. Уургыг бол одоо энэ задаг энэ бол 12 цаг. Ийшээ за босоогоор одоо 12 цаг гэж үзэх юм бол 2 цаг 10 цаг. За энэ юу гэсэн бэ? 2-оос 10 цагийн хооронд уурны хазаалт бол ийм байна гэсэн үг. За энэ ямар хүчтэй бэ гэхээр уурны одоо энэ үзүүрийн харуулт хэсгийг сайжруулна. Тэгээ утсыг газар шүргэхгүй яг энэ орой дээгүүрээ харуулна гэсэн. Хэрвээ ингээд хоошоо ингэж явах юм бол дэгээч нь бол газар ороолгоод дэгээгээ хаян тасна. Тийм учраас утсаа агаар дээр газар сүндий байхын тулд уурга бол босоо байрлах хэрэгтэй. Яг энэ байдлаар авлаа. Энэ бол ойрын зайн шидэлт нь ерөнхий шидэлтэнд бол ингэж байна техник нь. За хоолын зайн шидэлтүүд бол арай өөр техниктэй. За одоо инерцийг сайжруулахын тулд бас арай гараа хоош нь алдлах хэрэгтэй байдаг. За ер нь ерөнхий техник бол энэ. Энэ акцаа ингэж алдаж болно хоол шидэхэд. За одоо үзүүлье. За шидэлтэнд бол ингэж болчихно. Яг энэ байдлаар. За хоолын шидэлтэнд болохоор энэ ийм техниктэй болж байна. Энэ саварж байна. Хоёр гар бол дандаа эсрэг хөдөлгөөнтэй байна. Баруун гар уурга хойш нь татлаа, зүүн гар уушаа. Одоо энэ гэсэн. Баруун гар хойш нь татлаа, зүүн гар уушаа сонглоо. Сонгосооц явлаа. Сонгосооц явлаа. Сонгосооц явлаа. Утсаа сонглоо. Сонсооц явлаа. За энэ нэг техник. Дабл хоол гэдэг энэ нэг чухал техник байгаа. Энэ бол явлаа. Хоёр татчих гэсэн. Утас хоошоо явахад нэг татна, уршаа явахад нэг татна. Нэг. Одоо харъя. 1
За дахиад харъя. Энэ дабл хоол. Уур хойш явлаа. Нэг татчихлоо. Уршаа нэг татчихлоо. Дахиад харъя. Уур хойш явлаа нэг татлаа. Дахиад хоёр татлаа. Уур хойш нэг татлаа. Татчихлоо. Энэ бол одоо энэ цагирнууд дотор утасгүй хөхд бол маш гүйтний сайжруулдаг. Дахиад тогтрлаа. Нэг тогтрлаа. Дахиад тогтрлаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай. Амжилт хүсье.